Хэлцэх асуудлын дарааллын дагуу 5 дугаар асуудал хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, журам заавар батлах тухай асуудлыг танилцуулна уу хэмээн хэн танилцуулах юм? Давуу талаа дарга байхгүй юм. Танилцуулна уу хэмээн нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд үтсийн асуудал хариуцсан 1-р орлогч давуу талаа таныг эндэрт урьж байна. За хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, журам заавар батлуулах тухай. За Монгол улсын урт хугацааны бодлогын бичиг баримт иргэдийн эрүүл мэнд, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хотын стандартыг бий болгон хөгжүүлэх зорилт тусгацсны дагуу 2022 оноос хойш хотын стандартыг баталж мөрдүүлээд байна. Энэхүү хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, журмын төслийг Эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 5 хүн өргөн барьж байна. Танилцуулгын хувьд журам боловсруулах хүндэслэл, хэрэгцээ шаардлага, журмын зорилго, хамар хүрээ, журмын төсөл батлагдсанаар гарах үр дүн ач холбогдол гэсэн 3 агуулгатай хотын стандартыг санаачлах, боловсруулах, батлуулах, мөрдүүлэх үйл ажиллагаа чиг үүрэг хариуцсан байгууллага дангаараа бие даан хариуцж байсан. Цаашид хотын стандартыг боловсронгуй болгох нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын 2023 оны ээлжид бус 5 дугаар хурлаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд энэхүү журмыг боловсруулсан. Журмын төсөлд захиргааны ерөнхий хуулийн 62-ийн 1 заасны дагуу албан бичиг болон захимаар санал авч тусгаж ажилласан. Журам нь нийт 5 бүлэг 56 заалттай. Журмаар дараах харилцааг зохицуулна. Хотын стандартыг иргэн хуулийн этгээд санаачлахаас гадна батлагдсан стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, дахин шинжлэх саналыг гаргана. Зөвлөлийн ажлын алба нь хотын стандартын чиг үүрэг хариуцсан байгууллага байна. Хотын стандартыг хянан тохиолдуулах, эрх бүхий байгууллагаар батлуулах, дүгнэлт зөвлөмжийг хотын стандартын зөвлөл гаргана. Батлагдсан хотын стандартыг салбар чиглэл хариуцсан төр захиргааны байгууллага түүний албан хаагч хариуцсан мөрдүүлж хэрэгжилтийг хангуулна. Хотын стандарт түүний хэрэгжилтэд зөвлөл хяналт тавина гэсэн үндсэн зохицуулалттай. За зөвлөлийг нийслэлийн засаг даргын дэргэд салбар мэргэжлийн чиглэлээр 9 хүртэл гишүүнтэй байгуулна. Жишээлбэл эдийн засгийн хөгжил, дэд үтц, ногоон хөгжил, агаар орчны бохирдол, хотын үйлчлэгээ зэрэг үүнд хамаарагдана. За боловсруулж буй хотын стандартын салбар чиглэлээс хамаарч тэгш оролцоог хангуулсан зөвлөл ажиллана. Зөвлөлийн чиг үүрэг хариуцлага дотоод бүтц зохион байгуулалтыг дүрмээр зохицуулна. Зөвлөл нь хотын стандартын хэрэгжилтэд хяналт тавьж жил бүр нийслэлийн засаг даргад тайлагнана. Мөн 2 жил тутамд хотын стандартад үйлчлэг хийж шинжлэх шаардлагатай эсхийг дүгнэлт гарах үүрэгтэй. За энэхүү журмын төсөл батлагдсанаар дараах үр дүнд хүрнэ. Хотын стандартыг боловсруулах хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудын оролцоо чиг үүрэг тодорхой болно. Байгууллага хоорондын уялдаа холбоо мөн сайжирна. За хотын стандартыг хянан тохиолдуулах хүрээнд зөвлөлийн дүрмийг мөрдснөөр хотын стандартад боловсруулалтын чанар хяналт мөн сайжирна. Мэргэжлийн байгууллагуудын тэгш оролцоо хангагдаж санал бүр тусгатна. За хотын стандартыг сурталчлан таниулахын хүрээнд хэвлэл мэдээллийн ил тод байдал хангагдана. Стандартын тухай иргэд олон нийтийн ойлголт мэдлэг сайжирна. За хотын стандартыг хэрэгжилтийн хүрээнд хотын стандартын тогтолцоо боловсронгуй болно. Мөн бүтээн байгуулалтын ажил үйлчилгээний чанар сайжирна. Иргэдийн эрүүл, аюулгүй ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлнэ. Иймд эрхэм төлөөлөгчнөө та бүхэн хэлцэж шийдвэрлэж өгнө. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч нөгөө ярих товчлуурн дээр нэг дарж тарах. Тий. 2 төлөөлөгчөөр таслаа. Оюун зул төлөөлөгч. За та бүхэн дахин өдрийн минь төргий. Хотын стандарт гэж ярихаар бүр бухимдал төрөөд ах юм аа. Одоо энэ хотын стандартыг ер нь яг хариуцж байгаа ямар байгууллага, ямар удирдлага байна?
удирдлагын шинжлэгдсэн үү, солигдсон уу, ямар бүтэц зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ? Ирэх 4 жил ер нь стандартаа бариулж, хууль дүрмээ сахиулж ажиллах юм уу, үгүй юу гэдгийг одоо энэ байгууллагыг удирдах байгаа удирдлагаас нь би асуумаар байна. Өнгөрсөн 4 жил хотын стандарттай холбоотой маш олон асуудлыг би тойргийнхоо иргэдээс, тойргийнхоо одоо тойрогт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хвшлийн байгууллагаас авсан гомдол саналыг уламжилж ажилласан. Харамсалтай нь үр дүнд хүрсэн нэг ч юм байхгүй. Тэгээд ер нь ингээд аваад үзэхэд хотод ямар асуудлууд байна? Хотод ямар одоо бэрхшээлүүд хотын иргэдэд үүссэн байна? Энэ бүхэн хотын стандарттай холбоотой. Хэрвээ хотын стандарт хэрэгждэг байсан бол өнөөдөр ийм асуудлууд үүсэхгүй байхгүй юу? Тэгэл нэг чуулган дээр хотын стандарт гээл гоё юм ярьж орж ирээл өчнөө хуудас цаас танилцуулаад, өчнөө гоё слайд танилцуулаад, өчнөө зузаан үнтэй хэвлсэн ном тараагаад тэгээ хичнээн тийм цаас бичиг тараалаа гэд энэ стандартаа хэрэгжүүлж чадахгүй, стандартаа үр дүнд хүрэхгүй бол ингэж гоё ярьж гоё юм танилцуулж чуулган болгон дээр олон юм яриха болох хэрэгтэй шүү дээ. Би нэг хідэн зүйлийг бүр онцлоод хэлмээр байгаа. Үнэхээр энэ хотын стандартад одоо тусгагдсан байсан зүйлүүд хэрэгждэг байсан бол өнөөдөр Баянзүрх дүүргийн 26-36 дугаар хорооны бетонын ширэнг бий болохгүй байсан. Өнөөдөр энэ стандарт хэрэгждэг байсан бол Баянзүрх дүүргийн 13, 14, 42 дугаар хорооны дахин төлөвлөлтийн асуудал ийм замбраагүй байдалд хүрэхгүй байсан. Үнэхээр энэ хотын стандарт хэрэгждэг байсан бол өнөөдөр Улаанбаатар хот дугуйн замтай, явган үний замтай, скутер суран явах тусгай замтай байх байсан. Хотын стандарт хэрэгждэг байсан бол гэр хорооллын гэрэлтүүлгийн асуудал өнөөдөр бүрэн шийдэгдчих байсан. Өнөөдөр олон сошиалор, олон нийтийн сүлжээгээр явсан харамсалтай хүүхэд эндсэн асуудлууд байдаг штэ. Би тэр бүхнийг яг одоо сөхөж яриад яах вэ? Бүгд мэдж байгаа. Лифттэй холбоотой, мөн усанд живж, мөн одоо баригдаж байгаа барилгын одоо барилгаас болж гэмтэж бэртэж хичнээн хүн нас орлаа, хичнээн хүн гэмтлээ, хичнээн залуучууд гэмтэж бэртэж байна, хичнээн хүний амь нас эрсдэж байна. Тэгээ ийм асуудлууд үүсээд энэ асуудлууд үүсээд байна, үүсэх гээд байна гэд ингээд гомдол санал гаргаад төлөөлөгчийн хувьар ингээд санал гаргахаар нэг хитэн цааснаас өөр юм хэрэгждэг. Би бүр бодиттой жишээ хэлье. Нодлон би Баянзүрх дүүргийн 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг 100 өрөө хотхны яг хажуу талд 2 метрийн зайтай барилга баригдаад байна, суурийг ухчаад байна гэж хилээлээс одоо нөгөө барилга нь бараг баригдаад дуусч байгаа бах. Хинч тэн дээр арга хэмжээ аваагүй, бичиг цаас явуулснаас хэтрээгүй. Яг энэ жишээний барилга байгууламж маш их байгаа. Иргэдтэй уулзаа явж байгаа. Одоо Баянзүрх дүүргийн 8, 10, 38, 39 дугаар хорон дээр дахин төлөвлөлт хийгдэж байна. Түрүүн Баянзүрх дүүргийн засаг дарга Жаргал сайхан даргыг хэлж байгаа үнэн шүү дээ. Дахин төлөвлөлт хийгдэж байгаа дүүргүүдийн барилга байгууламж, стандартын асуудлыг яаж шийдэх вэ? Ногоон байгууламж, сургууль цэцэрлэг, явган үний зам, машины зам, орц, гарц. Бид нар бүгд мэдж байгаа өнгөрсөн одоо яг жилийн өмнө газ машин дэлбрээд ямар одоо аюул боллоо. Хичнээн хүн эрсдэж, хичнээн хүн эд хөрөнгөөрөө сэтгэл зүйгээр хохирчоо тэр асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадахгүй ингээл шүүхтээр яригдаал явж л биш үү. Энэ бүхэн чи юунаас болсон? Стандарт хэрэгжээгүйгээс болсон байхгүй юу? Тийм болохоор энэ орж ирж гоё яриад танилцуулаад байгаа энэ стандарт чинь хэрэгжих юм уу үгүй мүү? Хэрэгжихгүй бол яах юм? Хин хариуцах юм? Ер нь энэ зөвхөн төлөөлөгч биш, байгууллагын иргэний гаргаж байгаа стандарттай холбоотой гомдол саналыг хэдэн өдөрт, хэдэн цагт яаж багтааж хариу өгөх юм? Үнэхээр стандарт зөрчсөн бол энийг зогсоож чадах юм уу үгүй мүү? За энэ харьяа байгууллагууд нь дийлэхгүй бол цагдаа юу гэдгийг онцгой байдал зэрэг ямар газруудтай нийлж одоо хүч авсрах юм? Тэр лобби янз бүрийн дарамт шахалт орж ирээд идэх юм бол энийг яаж шийдэх юм? Энэ зүйлээ тодорхой хариулчаад тэгээд энэ стандартаа батлуулаа гэж би хэлмээр байна. За 3 байгууллага, хот байгуулалт, хотын стандарт, хяналт шалгалтын газар гэдэг. За эхлээд баяр сайхан дарга хариул. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Оюун зур төлөөлөгчийн асуултанд хариулъя.
нийт Монгол улсын үндэсний 6731 стандарт байдаг. Энэ стандарт маань бол сонгож хэрэглэх стандарт байдаг. 2022 оны 10 сарын 1-ээс бид нар дагаж мөрдөх стандарт гэдэг хуулинд өөрчлөлт орсон. Түүнээс хойш одоо нийслэлийн стандартын газар бол одоо стандарт шалгалтын газар гэж тухайн үед байсан. 52 стандарт батлуулсан. Энэ жил одоо энэ 5 бүлгийн 16 стандарт батлуулах гад одоо журамд өөрчлөлт оруулахаа санал оруулж байгаа нь энэ. Өмнө стандартыг бол сонгож хэрэглэдэг байснаас нэг ажлын даалгавар эсхий зураг барилгын зурганд бол стандарт баг хэрэглэдэггүй байсан гэж хэлж болно. Одооноос бол 22 оноос 10 сарын 1-ээс дагаж мөрдөх хуулинд өөрчлөлт орсноос хойш энэ гарсан 52 стандарт маань бол одоо бүх шатны ажлын даалгавар, ажлын зураг, эсхий зураг бүгдэнд нь одоо шаардлагатай тавиад явж байгаа. Энэ хоёр дарга. За өдрийн мэд нийслэлийн хяналтын газрын даргын албан төр орлон өдөгчийн хоёр байна. За нийслэлийн хяналтын асуудал хариуцсан байгуул бол 2022 онд засгийн газар улсын хурлын шийдвэрээр хүчингүй болсон. Татан буухцсан. За энэ 24 оны 6 сард засгийн газрын шийдвэр гараад нийслэлийн хяналтын газар байгуулагдсан, хотын даргын шийдвэрүүд гарсан. За өнөөдөр манай байгууллагын үндсэн чиг үүргийнх бол 26 хяналтын асуудал байдаг бол үүний 13 чиглэлийг нь бол хяналтыг бол тус газрын хяналтанд бол авсан ажиллаж байгаа. За энэ дээр бол голдуу бол ер нь бол барилга байгууламж, дэд үтц хот байгуулалт, газрын харилцаа, за өргөх байгууламж, харилцаа холбоо гих зэрэг нийт 13 чиглэлээр хяналтыг хэрэгжүүлж байгаа. За байгуулагдсан цагаас хойш одоо миний бие бол өнөөдөр томилогдоод 2 гаруй сар боллоо. Өнөөдөр манай байгууллага 50 орчим ажилтан 23 орчим улсын байцаагч энэ 13 чиглэлээр ажиллаж байна. За ялангуяа барилгын чиглэлийн бол улсын байцаагч 4 байсан бол өнөөдрийн байдлаар 8 улсын байцаагчтай болж байгаа. За зарим чиглэлээр улсын байцаагчтай бид болж чадаагүй байна. Ялангуяа харилцаа холбоо, нарийн чиглэлийн мэргэжлүүдээр тухайн чиглэлээр одоо болсон хүчний хувьд бол хүндрэлтэй байна. Төрийн албаны тухай хууль. За ялангуяа харилцаа холбооны чиглэлийн улсын байцаагч одоо нэг хүн авахар болж байна. Тэгэхээр бусад чиглэлээр бол ингээд улсын байцаагчтай болоод ажиллана. За ачааллын хувьд бол маш их байгаа. Иргэдээс ирж байгаа юм бол төрийн хяналт шалгалтын тухай хуулиар 4 хяналт шалгалт байдаг. Сүүл төрийн хяналт шалгалтын тухай хуулиар урьдчилан сэргийлэх гэдэг хяналт шалгалт орж ирсэн. За төлөвлөгөөд бус хяналт шалгалт гэхэд л ер нь бол албан бичиг өргөдөл гомдол бол одоо 2024 оны байдлаар нийт 5000 гаруй өргөдөл гомдлууд ирсэн байдаг. Барилгын хяналтын улсын байцаагч дунджаар нэг 117-оос биш нийт чиглэлээр бол барилгын хяналтын улсын байцаагч 337 өргөдөл гомдол төлөвлөгөөд бус хяналт шалгалтууд орсон байгаа. Дээрээс нь одоо тухайн чиглэлийн асуудал хариуцсан засгийн газрын гишүүд улсын ерөнхий байцаагч нараас тухайн жилийн засгийн газрын 12 сарын 1-ний өдөөс өмнө баталтыг засгийн газрын шинэ шалгалтын тогтоол заасанд одоо энэ өдөртөмжүүдийн төлөвлөгөөний дагуу хяналтуудыг хэрэгжүүлж байгаа. За оюун зул төлөөлөгчийн сая ярьснаар бол саяны бүтц зохион байгуулалт холбоотой асуудал юм байна. Ер нь бол одоо Монгол улсын хяналт шалгалтын байгууллагуудыг татан буцсан холбогдуулаад сэргээх тухай холбогдох төрлийн байгууллагуудаас ажлын хэсэгт гарцсан байж байгаа. Энэ дээр бол одоо улсын хурл, засгийн газар, за нийслэлийн засаг даргын шийдвэрүүдээр ажлын хэсэгт гарцсан. Даваа далаа орлогчдод гаргалуулсан бие нарийн бичигдсэн нийслэлийн хяналт шалгалтын байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хууль тогтоомжуудын хэрэгцээ орчинд босронгуй болох юм ажлын хэсэг байгуулагдаад сарын хугацаа болж байна. Энэ чиглэлээр бид нар холбогдох хууль тогтоомжуудаар шийдвэрүүдийн төслийг боловсруулад дуусах шатанд явж байна. За чиг үүргээ хэлсэн байж байгаа. За цаашид хэрхэн ажиллах талаар. Ер нь бол саяны төлөвлөгөөт хяналт шалгалтууд батлагдсан байж байгаа. Төлөвлөгөөт бус. За тодруулж сурах оюун зөөл төлөөлөгч нэмэлт 1 минут. За шинээр баг бүрэлдэхүүн байгуулагдсан юм гэж ойлголоо. Тэр 3 зүйл дээр анхаарч ажилламаар байгаа. Би өмнө удирдлаганд байгаагүй, бид өмнө хариуцж байгаагүй гэдээ орхих биш. Цэгцлэх ёстой стандартыг хангаж ажиллах ёстой зүйлүүдийг цэгцэлж стандартыг хангуулах нэгдүгээрт. За хоёрдугаарт цаашид ингээд нэг бичиг шидээд, цаас шидээд хурал дээр 5-3 үйлбэрээр төлөөлөгчийн ам хаагаад байдаг биш. Газар дээр нь очиж ажилдаг, бодит байдалтай танилцдаг, иргэдийн тухайн байгууллагын нөхцөл байдлыг мэдэрдэг тийм байгууллага байж ажиллах зайлшгүй шаардлага бол танад байгаа гэж харж байна. Энэ асуудал хариуцж байгаа байгууллагуудад. За дараагаар нь уялдаа холбоо. За стандарттай холбоотой гэхэд баяр сайхан энх баярга 2 дарга босч ирж байна.
За дахиад бас нэг байгууллагын нэр дүрдэгдсэн. За энээс гадна холбогдох маш олон байгууллагууд байгаа шүү дээ. Тэгээ миний чиний бидний тэдний гээд ах биш. Хоорондоо уялдаа холбоотойгоор асуудлыг шийдэж явах. Боцог төлөөлөгч. За та бүхэндээ өдрийн мэнд хүргье. Ер нь яг энэ нэгдсэн хуралдаан дээр хилэлцэж байгаа асуудлыг бид нар бүлэг дээр нэлээд сайн ярьж байгаа. Мэргэжлийн одоо энэ асуудал хариуцж байгаа алба хэлтсийн дарга нартаа энэ одоо төлөөлөгчөөс гарч байгаа санаачлах тодруулж байгаа мэдээллүүдийг бол нэлээд сайн ярьж байгаа. Тийм учраас нэгдсэн чуулган дээр аль болох бас мэдээлэлтэй байгаа учраас бас багахан шиг асуугаад явж байгаа. За энэ стандарт Улаанбаатар хотын өнөөдөр стандартын асуудлыг дахиад бас оруулж ирж байгаа шиг байна. Миний санаж байгаагаар 2018-19 онд Улаанбаатар хотод анх удаа энэ стандартын газрыг байгуулсан албан ёсоор. За байгуулагдсан нэгж нь Улаанбаатар хотод дагаж мөрдөх хэд хэдэн стандартуудыг баталсан. За тэр баталсан стандартыг сая одоо бас баяр сайхан дарга хэлж явах шиг байна. Би зүгээр нэгэн жишээ л хэлье. Өнөөдөр стандартын газар байгуулагдсанаас хойш иргэдийн хурал дээр бид нар ингэж сууж байгаад хэд хэдэн одоо Улаанбаатар хотод дагаж мөрдөх стандарт тогтоол гаргаж бид нар алавжуулсан байна. Бодит амьдрал дээр хэрэгжилт нь өнөөдөр хангалтгүй байгаа. Ганцхан жишээ хэлье. Том одоо хотхон хорооллууд байна. Шоронгийн одоо хамгаалт авцсан юм шиг том төмөр хашаатай. Гэтэл бидний баталсан стандарт дээр бол ногоон байгууламжаар хайс хашааг хийнэ гэд ингээд баталсан шүү дээ. Тэгээ баталсан стандарт өнөөдөр 6 жил өнгөрч байна, 7 жил өнгөрч байна. Хэрэгжилт хэдэн хувьтай байгаа вэ? За одоо өнөөдөр тухайн үед бол одоо яг нөө мэргэжлийн хяналт гэдэг байгууллагыг татан буулгаад энэ хяналт шалгалт хийдэг газар нь ингээд асуудалтай болол ингээд үлдсэн байна л та. Одоо бид нар гоншигноод гонгнох хэрэг байхгүй. За шинээр одоо бас яг энэ хяналтыг хэрэгжүүлэх нэгж бас байгуулагдаж байгаа юм байна. Тэгээд сонгогдсон төлөөлөгчийн хувьд иргэдийнхэн эрх ашигыг хамгаалах үүднээс бид нар өөрсдийн баталсан энэ стандарт тогтоол дүрм журмаа хэрэгжүүлэхдээ бид нар бас саналуудаа өгнө. Тэгээд та хэд бас бодиттой ажиллана байх гэж ингэж найдаж байна. Тэрнээш одоо хин нэгэн даргын лобби дүртөөд одоо жишээлбэл Чойжин сүрэн эрчим хүчний сайд том хорооллууд барьцсан. Тэр хорооллууд нь том төмөр хашаагаар хамгаалагдсан. Өмнөх уул уурхаан сайд одоо Ориглын Ганбаатар гэж байна. Инкантогоо том хотхон барьцсан. Тэрийгэ тусгаарлалцсан. Ингээд хүмүүс иргэд амьдрах орчноо одоо чөлөөтөө нэвтрэх, орц гарц гэдэг ингээд шаардлага тавиад байдаг. Гэтэл ингээд эрх мэдэлтэй албан тушаалтай дарга нар бодит амьдрал дээрх одоо энэ хууль дүрм журмыг хэрэгжүүлэх боломжгүй болгодог ийм одоо нөхцөл бас байгаа шүү. Тэгээд энийг бас дараачихаа энэ одоо ажилдаа бас анхаарна үзье гэж ингэж нэмэлтээр хэлье. Баярлалаа. Баяр сайхан дарга хариулах уу? Стандартын хэрэгжилтийн хувь. За араас нь Сэргэлэнбаатар төлөөлөгч төлөөлөгч. Хотын стандартын газар баяр сайхан. 2022 оноос одоо энэ дагаж мөрдөх хуулинд өөрчлөлт орсноос хойш одоо хотын стандартын талаар зөвлөн туслах арга хэмжээг бол хот тогтчил бүтээн байгуулалтын 285 ажилд зохион байгуулсан. Хотын стандартын сургалтыг бол нийт 54 удаа зохион байгуулж 2175 иргэн аж ахуйн нэгжид хууль этгээдэд 9314 төрийн албан хаагч нарт сургалтанд хамруулсан. Архитект төлөвлөлийн даалгавар бол 2023-24 онуудад бол 2105 архитект төлөвлөлийн даалгавар хотын стандарт тусгасан. Хотын стандартын сурчлан таниулах арга хэмжээний хүрээнд болохоор 9 багц контектийг нийслэлийн засаг даргын 5 газрын хэвлэл мэдээллийн алба болон олон нийтийн харьцах хэсэгтэй хэлцтэй хамтран Улаанбаатар цэгийн мэйн вебсайтаар өөрийн байгууллагын дотоод байгууллагын вебсайтаар ингээд сургалт явуулж тань мэдүүлэх ажил явуулсан. Боцог төлөөлөгч тодруулчихсан уу? Тодруулга 1 минут боцог төлөөлөгч. 1. Өнгөрсөн хугацаанд бид нар ийм ажил хийсэн гэдэг бол хэдэн мянган шиг хуудас болох байх л та. Тэгээ бодит амьдрал дээр хэдүүлээ хөрсөн дээрээ буугаад ингээд яв. Саяхан сонгуул болоод өнгөрсөн. Тойрог томорсон. Бүтэн явж ажилласан.
бидний баталсан стандартууд бодит амьдрал дээр огт хэрэгжихгүй байгаа. Тэгээ тэрийгээ цаашдаа анхаарна үз. Нөгөө талаар одоо ингээ асуудлууд гарч ирнэ. Асуудлуудыг бид нар ингээд сая бас оюун зуул төлөөлөгч ч гэсэн хэлж лээ. Одоо бидний хувьд бол албан бичиг өгөөд иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдол, асуудлуудыг албан бичгээр өгөөд чуулганы хуралдаан, хороодын хуралдаан, бүлгийн хуралдаан дээр ингээ хилцээд явна. Бодит амьдрал дээр ажил хэрэг болох араас нь хөөцөлдөх нь хэн бэ? Саяны одоо шинээр байгуулагдсан нэг жиг бодиттой тэгээд одоо ажиллаад явах боломж олцоо байгаа юу, байхгүй юу? Тэрийг одоо бас мэдхийг хүсэж байна. За хариулъя. Хамгаалалтын дарга, засаг дарганы хамгийн газрын дарга хамгаалаа. Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт орсны дагуу нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол 21 онд шинжилэн батлагдсан байгаа. За тэрийг дагаад энэ нийслэл Улаанбаатар хот гэдэг бол capital city гэдэг утгаараа улсын стандартаас тусдаа нийслэлд мөрддөг, хотдоо мөрддөг ийм стандарттай бай гэдэг ийм эрх зүйн зохицуулалт бий болсон юм аа. За энэ эрх зүйн зохицуулалт 22 оны 1 сарын 1-ний өдрөөс үйлчилж ирсэн. За өнөөдрийн байдлаар нийслэл хотод бол энэ стандартын одоо шинэ ийм эрх зүйн зохицуулалт орчин нийслэлийн стандарт гэдэг энэ ойлголт бий болоод 3 жил болж байгаа. За хэрэгжилтээр бид хэд анхаарад засаг даргын ээлжид удаа дараагийн захирамж гаргаад ингээд нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлээд ингээд яваад байгаа. За энэ хэрэгжилтэн дээр бас асуудал үүсэж байна гэдэг дээр бол нийслэлийн засаг даргын тамгын газар, за нийслэлийн удирдлагууд бол дүгнэлт хийсэн. За өнгөрсөн 12 сард бол бид нийслэл Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцчлуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бол боловсруулад 20 минутын сайд үндэсний хороонд хөргүүлчихэд байгаа. 20 минутын. За энэ хууль дээр юу гэж байгаа гэхээр бид нэр дагуулад бас энэ нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль дээр энэ хотын стандартыг сахиулдаг байцаагч ажилуулъя гэдэг ийм эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр бид нэр саналаа тусгаад ингээд явж байгаа. Бас эрх зүйн орчныг бүрдүүлээ, байгууллагач гэсэн одоо хариуцах эзэнтэй юм болгоё гэдэг ийм л бодлого байж байгаа. Гол нь биднэрт бол одоо хотын стандарт гэдэг ойлголт бол шинэ одоо 3 жилийн ийм туршлагатай ингээд явж байгаа. Аль болох мөрдүүлэх тал дээр нь анхаарч байгаа. Ер нь ямар нэгэн байдлаар зөвшөөрөл өгж байгаа энэ хотын нутгийн захиргааны болон бусад байгууллагуудад энэ стандартыг мөрдүүлж энэ зөвшөөрөл бусад одоо дүгнэлт юм өгж явах нь л чухал байгаа. Бүх байгууллага энэ стандартаа мэддэг, энд нийцсэн байдлаар тэр шийдвэр үйл ажиллагаагаа нийцүүлж явуулдаг л болох хэрэгтэй. Ийм байж байгаа. Төмөртөө мөдлөлөгч. За стандарт гэж. За стандартыг хуучин хотын стандарт хяналтын газар гэж байсан. Тэгээ стандартаа өөрсдөө тогтоогоод нөгөө нөхдүүд маань хяндаг нэг юм тогтолцоотой байсан гэж ингэж ойлгосон. Тэгэл тухайн үед бол за ийм стандарт гаргая, ийм стандарт батлаад өгөөч. Энэ стандартыг хэрхэн мөрдүүлэх тухай бас тэр болго ярьж байгаагүй. За одоо бол хот байгуулалт стандартын газар болсон байгаа юм. Хот байгуулалт стандартын газар болсон зүв байх. Гэхдээ ер нь бол стандартыг энд гаргаад стандартыг мөрдүүлж хэрэгжүүлж чадахгүй бол дараагийн стандартуудыг оруулж ирэх ерөөсөө хэрэг байхгүй. Хий дими цаг үрсэн хэрэг болно гэж ингэж бодож байгаа. Тэгээ хот байгуулалт дээр очисон учраас хот байгуулалт стандартын газрын стандартыг дэмжиж батлах нь зөв байх. Гэхдээ ерөн зүгээр бид нар нэг захиргааталтын арганаас л жоохон салмаар байгаа юм. Одоо манай хяналтын газар гэж тусдаа байгуулагдсан байна. Тэгээ хян нэхээр л бүгдийг одоо захирдаг, тушаадаг, хордог, боодог гэдэг энэ асуудлаа энэ сэтгэлгээнээс нэгдүгээрт албан тушаалтнаас салах хэрэгтэй байгаа шүү. Яг үнэндээ энгийн иргэдээр бол маш хатуу тусдаг шүү дээ. Хяналт шалгалтууд, үйлчлэгээний газрууд дээр хатуу тусдаг. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс дээр хатуу тусдаг. Амьдрах гээд явж байгаа хүмүүс дээр л хатуу тусдаг. Бусад нь ер нь стандарт мөрдөж байгаа, стандартыг мөрдүүлж байгаа хүмүүс байхгүй. Адир Улаанбаатар цэгийн мэн энтер дээр тавьсан энтер гэдэг бол үлгэрийн шүү дээ.
Тэр үл яг өнгөрсөн баяр сайхан дарга урд нь байгаагүй учраас цаасан дээрх тэр үгийг л уншиж байгаа юм. 2-3 пэйжээр нэг мэдээ яваад хотын стандарт энэ юм а мөрдөрөө гэл тэгэхээр хүмүүс тэрийг шууд мөрчдөг юм байхгүй шүү дээ. Энийг байгууллага болгон хэрэгжүүлнэ. Хувь хүн болгон Улаанбаатар хотын иргэн болвол би ийм стандартыг одоо хэрэгжүүлэх юм байна. Мөрдөх юм байна гэдгээ боддог байх хэрэгтэй. Оюутан болж байгаа оюутнуудад тухайн сургууль нь хотын стандарт гэж ийм байдгийг шүү гэж хичээл заадаг байх хэрэгтэй. Улаанбаатар хотод шилжин ирж байгаа хүмүүс Улаанбаатар хотын иргэн болвол ийм стандарт мөрддөг юм байна. За би бол хотын иргэн болохын тулд ийм зүйлүүдийг бас тодорхой суралцах хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгохыг стандарт гэж нэрлэж байгаа. Хүмүүсийн оюун санаа сэтгэл рүү нь ажиллана. Тэгэхгүй л хяналт шалгадаг том дарга нар байж юусоо болохгүй. Хатуу юм дээр л хатуу бай. Бусад зүйл дээр хүмүүсийн зүрх сэтгэл рүү ойлгуулж, төлөвшүүлж, мэдрүүлж олон талаас нь ажиллана. Төсөв мөнгөний ч гэсэн сайн баталж өгөх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн байгууллага нь энийг хийн. Тэгээс Улаанбаатар цэгийн пэйж дээр нэг мэдээ тавиад түүнийгээ стандарт рекламцсан гэх юм бол үнэхээр үлгэрийн сонсогдно шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Энэ бол инээдэмтэй асуудал. Ер нь энэ хэвлэл мэдээллийн PR бодлогыг арай өөр төвшөнд шууд ингээд тулгалтаар биш хүмүүсийг нэг сэтгэл рүү н орсон. За нэг ийм байна гэдэг ингээд олон талын жишээгээр тэг би энэ цагдаагийн ерөнхий газрыг дурдаад байдсан шүү дээ. Бид нар ч үндсэндээ цагдаагаасаа л муу ажиллаад байгаа шүү дээ. Энийг бол хүлээн зөвшөөрөх ёстой. Мэргэжлийн баг хамт уламж ажилуулах хэрэгтэй. Стандартаа сурчлах хэрэгтэй. Стандарт гаргаж байгаа бол дагалдаад түүнийг олон нийтэд таниулах зардлыг бас тусгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй л энд нэг батлаад энэ хурлыг хідүүн үзэж байгаа нь ойлгомжгүй. За түүнийг хідүүн сонсоо. За ийм стандарттай байна. Би энийг цаашдаа мөрднөө гэж долоон буудалд байгаа хүн яаж ойлгох вэ? Тэр энийгээ цогцоор нь л харах хэрэгтэй юм байна шүү дээ. Ер нь энэ нийслэлийн хурал дээр болж байгаа ажлуудыг цааш нь олон түмэнд хүргье гэвэл нэлийн цогц ажлуудыг бид нэр шин төвшөнд гарч хийх хэрэгтэй болчиход байгаа. Тухайн одоо би байгууллагын захирал байлаа ч гэсэн за нөхдүүдээ ийм стандарт батлагдсан. Энийг хэдүүлээ дагаж мөрдөх учиртай юм аа. Хотын иргэний хувь хүний үүрэг ухамсарлаа хариуцлага бид нар ухамсарлах ёстой ч гэдэг юм уу. Ийм олон талт байдлаар цогц төлөвлөгөө гаргаж ажиллаарай гэж хэлье. Хот байгуулалт стандарт энэ шинэ ойлголт хот байгуулалт руу очисон учраас хот байгуулалтын хамт олон баяр сайхан дарга илүү сайн ажиллана гэж би итгэж байна. Сэргэлэн Баатар төлөөлөгч. За та бүгд өдрийн мэнд хүргэе. За эндээс нэг 2-3 асуулт байгаа. Өмнө зөвлөлийн хурлаас бас асуугаад хариулт авч чадаагүй. Тэгээд өнгөрсөн 3 дахь өдөр манай амгалан дараа надад бичгээр хариу өгнө гэсэн. Бичгээр бас хариу өгөөгүй. Тэгэхээр дахиад асууя. За энэ стандартыг мөрдүүлэх, за үндсэн зохион байгуулалт хийх гэдэг бид нар журмаа бас батлах гэж сууж байгаа. Тэгэхээр энэ дотор гол энэ журмыг чинь одоо боловсруулах, батлуулах, танилцуулах үндсэн чиг үүрэг нь энэ орон тооны бус хотын стандартын зөвлөлийг байгуулна гэсэн байгаа байхгүй. Орон тооны бус зөвлөлийг байгуулна гэдэг. Тэгсэн мөртлөө энэ зөвлөл нь болохоор зэрэг одоо яг энэ хотын стандартынхаа энэ төрийн байгууллагын чиг үүргийн ажлын албар нь төрийн байгууллагын чиг үүрэгт нь байна гэдэг. Ингээд нэг юм сонин одоо бүтэц оруулсан. Одоо яг уншиж өгөх юм бол 4-3 дээр нь хотын стандартын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдэг яг үндсэн чиг үүрэг ороод ирж байгаа. Гэтэл орон тооны бус одоо зөвлөлийг цалин урамшуулах тийм олгох тийм боломж хууль дээр байхгүй юм байна. Тэгээ энэ дээр 4-1-3 дээр нь болохоор зөвлөлийн ажлыг үнэлж урамшуул олгоно гэдэг. Тэгээ энэ зөвлөл чи одоо хамаг чухал ажлуудыг хийх гэдэг. Тэгсэн чинь урамшуул олгоно гэдэг өөрсдөө журам дээр оруулаад ирсэн байдаг. Тэгсэн хуулийн дээр нь орон тооны бус зөвлөлд одоо зөвлөхөд болон зөвлөлд урамшуул олгох нь боломжгүй хориотой гэдэг. Ингээд ийм зөрчилдсөн асуудлаа хүртэл стандартад батлуулах гэж чиж өөрсдөө ийм стандартын бус асуудлыг оруулж ирж байна гэдэг. Энэ дээр тайлбар өгөөч гэдэг би өнгөрсөн 7 хоногийн хурал дээр бас та бүгдээс шаардсан. Тайлбарыг 3 дахь өдөр албан бичгээр явуулно гэсэн. Тэгээд над дээр ямар ч тийм албан бичиг ирээгүй шүү гэдгийг бас баяр даргад хэлье. Тэгэхээр бид нар өөрсдөө стандартын батлуулгаар стандарт зохион байгуулах журмын төслөө батлуулах гэж өөрсдөө стандартаа зөрчсөн асуудлуудыг л оруулж ирээд байна л гэдэг зүйлийг яриад байгаа. Тэгээд ийм байж бид нар стандарт яриад сууж байгаа нэг сонирн байна. Энэ дээр бас та нар нэг
анзаараач ээ. Тэгээд өмнөх нэг удаа анхааруулаад хэлж яхад огт энийг засаагүй ороод ирчихсэн. Ингээд одоо энэ бүхэл бүтэн чуулганыг бол үл гүндэтгэж байна гэж миний хувьд бол ингэж харж байна. А нөгөө талаар бол бид нар энэ стандартаа заавал ярих хэрэгтэй. Гэхдээ ярихын тулд энийг зөв бодголоо оруулж ирэх хэрэгтэй маа гэдэг зүйлийг танаас хэлэх гээд. За дараагийн асуудал нь энэ хотын стандарт, хяналт шалгалтын газар, хот байгуулалт, хотын стандартын газар гэдэг хоёр стандартын газартай. Энийг иргэд байтугай төлөөлөгч бид нар хүртэл сайн ойлгохгүй шүү дээ. Нэг нь стандарт гаргаад нөгөөх нь стандартыг хянах юм уу? Эсвэл хоёулаа стандартуудаа гаргаад уралдаж биеинтэйгээ стандартуудаа хянах юм уу гэдэг энэ асуултан дээр мөн бас хариулт авъя гэсэн зөвлөлтийн урал дээр та нар хариулт өгч чадаагүй. Бас л бичгээр ингээд тодорхой болгоод өгнө гэсэн. Хотын стандартын хяналт шалгалтын газрын чиг үүрэг нь яг юу байгаад хот байгуулалт хотын стандартын газрын чиг үүрэг нь юу юм бэ гэдэг хоёр багнаар игнэ болгоод ингээд чуулгандаар танилцуулчаарай. Тэгэх юм бол бас төлөөлөгч нар маш ойлгомжтой болоод буцаагаад иргэдэд тайлбарлах амар хэлбэр олчих юм биш үү гэдэг хамгийн энгийн стандартыг та бүгдээс нэгсэн одоо бас байхгүй байна энэ чинь. Энийг одоо өгөх боломжтой юу гэж бас дахиад асууж байгаа шүү. За дараагийн асуулт бол бас энийг их сайшааж байгаа. За стандартыг хэрэгжүүлэхэд хянахад шаардлагатай энэ улсын байцаагчтай болж байгаа юм байна. За улсын байцаагчтай болж байгаа юм. Бараг хуучнаар бол мэргэжлийн хэлтийн байцаагчийн чиг үүргийг үүсгэж байна удаа гэж ингэж анзаарж байна. Тэгэхээр энэ дээр магадгүй энэ байцаагч нарын тоог нэмэх одоо цадин хөлсний асуудлуудын иргэдийн хурлаараа шийдүүлээд явчаач. Энэ одоо тоон хэд байгаа юм. Биний ойрцоогоор нэг 30 орчим байцаагч гарах гэдэг байгаа юм уу? Тэгэхээр эн чинь өөрөө салбар дээр мэргэжлийн байцаагч нар ингэж гарах хэвээр. Буцаагаад эн чинь нөгөө энэ та нарын ойлгомжгүй байдал, ойлгомжгүй стандарт гаргаж байгаа батлуулах гэдэг зүйл чинь буцаагаад яг ард иргэдийн амьдрал дээр маш хүн тусах байхгүй. Хотын стандарт шалгалтын газар нь очиод байгаа юм шиг, хот байгуулалт стандарт нь очиод байгаа юм шиг. Эн чинь салбартаа барилга одоо бараа үйлчилгээ гэдэг энэ дээр бүх зүйлүүдийг ингээ заагаад ороод ирсэн. Гэхдээ энэ хоёр байгууллага аль нь алигаа хариуцах юм. Одоо миний түрүүний асууж байгаа шиг нэг нь стандартаа батлаад нөгөөдг нь шалгах гэдэг юм уу? Эсвэл хоёулаа батлаад хоёулаа шалгах гэдэг юм уу? Буцаагаад энэ чинь ажил үүргийн давхцал үүсгүүдээ, орон тооны давхцал үүсгүүдээ гэсэн асуудлууд гарч ирээд нь шүү дээ. Одоо энийг энгийн хүнээс одоо би эсвэл ойлгохгүй юм. Ямар ч төлөөлөгч асуусан энийг ойлгохгүй. Би одоо 2 3 төлөгчд асуулаа. Өстой мэдэхгүй одоо орж байгаа асууя гэж байгаа байхгүй. Хотын стандарт хяналтын газар, хот байгуулалт стандарт, хотын стандартын газар гэдэг хоёр хотын стандарт орсон. Тэгээ эн чинь яг аль нь хотын стандарт юм бэ гэдэг юм аа бас ойлгохгүй нэг ийм асуудал үүсчихэд байна. Энэ дээр яг тодорхой бидэрт тайлбар өгөөч. Одоо яг энэ зөвлөлийн урал дээр асууж байгаа асуултаа л дахиад асууж байна. Хэрвээ амгалан дарга та тэр тайлбараа цаасаар бэлдсэн бол яг одоо уншаад өгөөч. Уг нь та надад 3 дахь өдөр өгнө гэж амлалт тангараг өгрөөд тэр өрөөнөөс гарсан. Тэгээ саяны энэ асуултууд дээр хариулт авъя. Тэр юуг маш тодорхой хариулж өгөөрэй. За нэмэлт нэг байна уу? Сэргэлэн Баатар төлөөлөгч. Энэ зөвлөл бол хамгийн чухал ажлуудыг гүйцэтгэх гэдэг нь шүү дээ. Энэ хотын стандартын асуудал хариуцсан нутгийн захиргааны байгууллага нь зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зөвлөлөө байгуулж байгаа юм бол байгуулсан шиг байгуулад мэргэжлийн хүмүүс орж ирнэ гэж ойлгосон. Энэ бол маш зөв. Тэгэхдээ тэдэртээ цалин урамшуулал олгоно олохгүй гэд. Та нар хууль журмаа зөрчөөд олгоно гэвчсэн. Хуулийн дээр чинь олохгүй гэвчсэн. Эсвэл энийг одоо засаад орон тооны бус биш. Орон тооных болгож орж ирээд ингээ батлуулаад яваач. Бид нар өөрсдөө стандарт хотын стандарт гэдэг нь батлуулах чинь өөрсдөө стандарт зөрчсөн бичиг баримт оруулж ирчээд бид нар стандартаа батлуулъя гэд ингээ суугаад байгаа нь одоо бол над миний хувьд бол бас ойлгомжгүй байгаа учраас энэ дээрээ дахиад нэг яг эцсийн тайлбар өгөөч ингээ тайлбар болгон дээр юм бөөр хийсэн өөрөө ч ойлгож байгаа юм биш бид нар ч ойлгож байгаа юм биш юм сонин тайлбарууд сонссоор гад одоо энэ чинь дараа нь шийдэл төрөхгүй шүү дээ. Энэ дээрээ та бүгд яг нарийн яг ингэсэн тэгсэн гэх нэг тийм тоочны тайлбар өгөөч гэж бас хариулт өгөөч гэж. Нийслэлийн засаг даргын хамгийн газрын дарга амгалан дарга хариулъя. Амгалан даргын микрофоныг өгөөрэй. Байна уу? За Сэргэлэн Баатар төлөөлөгчийн асуултанд хариулъя. Бид хэд нөгөө бичгээр өгөх мэдээлэл болон амар хариулах мэдээлэл хоёрын хооронд ойлголтын зөрүү үүссэн юм шиг байна. Бид хэд бол 25 оны 1 сарын 22-ны өдрийн 03 дороо 461 дугаар албан бичгээр энэ Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХХК дээр байгаа энэ нийтийн эзэмшлийн 50 байршилт төлбөртэй зохицуулалтын менежментийг сайжруулах төслийн хүрээнд нөгөө төлбөртэй 50 байршлын зогсоол, тэр гэрээ, өмнө төлбөрийн талаар албан бичгээр бол танд бол мэдээллийн хүргүүлсэн. За хоёрдугаарт энэ байгууллагуудын үйл ажиллагааны ойлголт нэр давхарцсан асуудлыг та яриад энэ өнгөрсөн 2024 оны
2 дугаар сарын 28-ны өдөр гарсан 81-р тогтоолоор энэ хотын стандарт хяналтын газрыг бол өөрчлөн зохион байгуулсан. Хяналт шалгалтын газар гэдэг нэртэй болсон. За тэр хотын стандарт хяналтын газарт байсан стандартын чиглэлийг хот байгуулалт руу шилжүүлсэн. Хот байгуулалт хотын стандартын газар гэдэг өөрчлөн зохион байгуулалт чиг үүрэг нэмэгдэж ороод энэ стандартынхаа дагуу хотоо төлөвлөдөг болъё гэдэг бас. Тэгээд тэрний дагуу нөгөө таны сая яриад байгаа хотын стандарт хяналтын газар гэдэг байгууллагыг бид нэр татан буулгацсан. Бид нэр одоо хяналт шалгалтын газар гэдэг байгууллага. Тэр байгууллагын одоо суурин дээр бий болгосон энэ бол стандартыг нь сахиулах, мөрдүүлэх, хянах ийм ажлыг зохион байгуулах юм. Тэгэхээр хоёр нэр давхурдсан байгууллага өнөөдрийн байдлаар буюу өнгөрсөн 2024 оны 2 сарын 28-ны 81-р тогтоол гарснаас засгийн газрын тогтоол гарснаас хойш бол байхгүй. Чиг үүрэг давхурдсан байгууллага байхгүй, нэр томьёо давхурдсан байгууллага байхгүй. За дараагийн удаад бол энэ төрийн хэмнэлтийн хууль дээр орсон бэрийн өөрчлөлтийг бол наривчлан судалсан. Өнгөрсөн 24 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар бол төрийн хэмнэлтийн тухай хуульд бол нэмэлт орсон байгаа. За энэ 12 дээр юу гэсэн гэхээр үндэсний зөвлөл хороо комисс ажлын хэсгийн гишүүнд үндсэн цалин хөлснөөс гадуур ажлын хөлс урамшуул болохыг хориглоно гэсэн. Өөрөөр хэлбэл энэ хуулийн заалтыг үзэх юм бол үндэсний зөвлөл хороо комиссийн асуудал яриад байгаа юм байна. Дээрээс нь энэ үндсэн ажлын тай цалин хөлс авдаг хүнд бол урамшуул болохгүй гэсэн ийм хоёр нөхцлөөр орчихсон юм байна. Тэгэхээр бидний өргөн мэдүүлсэн журам заасан энэ стандартын зөвлөлийн гишүүдэд урамшуул олох зохицуулт бол төрийн хэмнэлтийн хувьд бол зөрчилдөхгүй нийцэж байна гэж үзсэн байж байгаа. За ингээд ямар нэгэн байдлаар үндэсний зөвлөл хороо комисс байгуулад ажиллахад тэрний ажлын албаны асуудал гардаг. Энийг яг тодорхой чиг үүргийн байгууллагад нь хариуцуулаад явдаг ийм жишгтэй ингэж явж исэн. За та бүхэн мэдчихэж байгаа нийслэл Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулах, гэр хорооллыг онцлуулах тухай хуулийг дагаж газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. За газрын маргаан таслах зөвлөлтөө болсон бид нэр. За зөвлөлийн ажлын албыг засгийн газрын тогтоолоор нийслэлийн газар зохион байгуулалтын алба хариуцаад явж байгаа. Яг ийм жишг одоо энэ хууль эрх зүйн зохицуултын хүрээнд энэ журам маань нийцэж нийцэж байгаа учраас бид энэ хэлбэрээр нь батлуулах боломжтой гэж үзсэн байгаа. Баярлалаа танд. Сэргэлэн Баатар төлөөлөгч тодруулга 1 минут. За тэгвэл хуулийн залтуудыг сонслоо. Тэгвэл өнгөрсөн удаа бол энэ хуулийн залтууд тодорхойгүй байсан. Дараагийн асуудалтай нөгөө яг журмаа батлах тухай дээр таны нөгөө бичиг бол ирээгүй байгаа шүү. Цаацаар явуулна гэсэн бичгийг би гардаж аваагүй байгаа. Тэр юутай зохицуулттой холбоотойгоор тэрийг яг одоо өгчвөл би тэрнтэй ч холбоотойгоор дараагийн асуудал дээр чинь бас асуулт асуумаар байна. Тэр өгсөн гээд яг нүдрөө харж байгаа тоодлоо ярьж байна. Би чинь гар дээр авсан бол авсан гэж хэлнэ шүү дээ. Надад гардуулж өгөөгүй, мэйлээр ирээгүй. Тэгэхээр тэрийг яг одоо өгчхөөд одоо дараагийн асуулт хэлцэх учраас тэр тайлбартай холбоотойгоор бас асуулт асуух юм. За баярлалаа. За түрхүү төлөөлөгч. За өдрийн мэндэргүй нэг асуулт нэг санал байна. Асуулт санал цог өгч байгаа тийм. Тустай байгаа юм. За тэгвэл одоо асуулт нь. Би зүгээр яг энэ стандартын газрынхнаас нэг асуулт асуумаар байна. Тэрний өөр хэр зэрэг бэгдсэн юм бэ? Хэр зэрэг бэгчиж байгаа юм бэ? Одоо жишээлбэл ингэдэж штэ. Нэг газар руу одоо явдаг ч юм уу, нэг байшин байрлал одоо юм юутэй л гэхээр стандартын газар маань өөрөө унаа унш байдгүй. Хүний унаанд сууж явдаг. Нөгөө нэг шалгаж байгаа байгууллагынхаа унаанд суугаад очдөг. За хэрвээ эсвэл өдөрт автобусаар явж идэг. Тэгээ автобусаараа өдөрт одоо хэдэн газрыг орж одоо стандартыг хэрэгжүүлж хүн хүчний хэр зэрэг байгаа юм бэ? За тоног төхөөрөмжний хэр зэрэг байгаа юм бэ? За машин унаанууд нь хэр зэрэг байгаа. Бид бүхэн яагаад би энийг асуух гээд байна гэхээр энэ бүгдийг эхэлж бид бүхэн мэдчихэж дараагийнхаа ямыг асууж тодруулж ярихгүй бол
бид бүхэн юугүйч бэлдээгүй мөртлөө стандартын гэдэг газрын яашдаг. Тэгээ энэ хүмүүсээс үр дүн ихэд идэг. Энэ хүмүүс маань үр дүн хэр зэрэг гаргаж чадах юм бэ гэдэг асуултыг ихтэд асуучих. Дараа нь тэгээ санал байна. За хяналт шалгалтын газрын дарга энх хоёр дарга хариулъя. За төрхөө төлөөлөгч хэн шалгалтын байгууллагын талаар асуусан баг гэж бодож байна. За хэн шалгалтын газранд байгуулагдаад 6 сар болж байгаа. За өнөөдрийн нөхцөл байдал бол төсөв хөрөнгө оруулалт урсгал зардал шинээр байгуулагдсан болооч тэр юм уу 24 өнөөдөр бол энэ талаар бол за бараг 0 гэж хэлж болно. За ирээд бол энэ бол цалингийн сангийн хэмнэлтээс өнгөрсөн жилийн сүүлээр бол төрийн санд хандаад зарим зардлуудыг шилжүүлсэндээ холбогдуулаад улсын байцаагч нарт дөрвөн товцны асуудал за дээрэс нь зарим нэг тоног төхөөрөмжтэй холбоотой асуудлуудыг бол тендер зарлаад хангаж авсан. За манай улсын байцаагч нар өнөөдөр 50 орчим албаагчтай өнөөс 23 улсын байцаагчтай болсон өнөөдрийн байдлаар улсын байцаагч нар гадуур одоо өнөөдөр бүгдээр гадуур өглөөнөөс орой хүртэл гадуур ажиллахаас өөр арга байхгүй. Явахтаа бол одоо жишээ нь бензиний зардал ихэд манайх бол 24 оны байдлаар сардаа нэг 500 орчим мянга төгрөг байгуулгын хэмжээнд байсан. За энэ бол одоо бид нар улсын байцаагч нөхөх боломжгүй яг таны хэлснээр бид нар одоо 2018 онд мэрэгжлийн ялалтын байгууллага байхад 2 Prius байсан, 1 Starx байсан. За тухайн үеийн ерөнхий менежерт хандаж нэг пикап машин шинэ машин нэмж авсан байж байгаа. Энэ 2 Prius машин бол явдггүй байж байгаа. Машины хувьд бол үнэхээр хүндрэлтэй байгаа. Тэр иймд байгаа. За 2024 он дээр бол харин тамгийн газраас бол боломжийн мөнгө тавьж өгсөн байж байгаа. Тэгэхээр ер нь бол үйл ажиллагаа явуулахад бол манай улсын байцаагч нар нэрийн бол ажиллах нөхцөл өрөө тасалгааны хувьд бол боломжийн байж байгаа. Харин одоо юу гэдэг одоо шатхуун түгээх станцны тэнд одоо бензин өнөртэй дүнэ гэдээ яваад очиход манай улсын байцаагч нар одоо чихээрээ харж, чихээрээ сонсож, нүдэрээ харж өнөрлөх байдлаар одоо хяналтыг бол хэрэгжүүлэх иймэрхүү байж байгаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн жилийн төсвүүдээр хэмнэлт хийгээд энэ тоног төхөөрөмжийг авах гэсэн компани орж ирээгүй шалтгаанаар он дуусаад өчнөгөө болцсон. За энэ жилийнхтэр бид нар гэмтригээс үржилсэн зэрэгэл зөвлөлийн бүрэлдэхүүн хэн шалгалтын газар орсон энэ чиглэлээр нэлээх саналууд хүлцэлтэй өгсөн. Төлөвлөгөөнд тулгуур тусгуулгаа саналаа тавьсан байж байгаа. Энд шаардлагатай тоног төхөөрөмж өдрөл бид нар авахар бол санал өгсөн байж байгаа. Тодруулж асуух төрхөө төлөөлөгч. За нэмэлт 1 минут. Гэж тодруулаад ах юм бол алуун асуулт. Зүгээр яг төлөөлөгч нар бас энэ ойлгосоо л гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр төр зүтгэж байгаа хүмүүс нэг иймэрхүү маягаар л зүтгэж байгаа. 6 сар болж байгаа хүмүүсээс өв дүн бид бүхэн чиг нэхээ сууж байна. Мөн төр зүтгэж байгаа хүмүүс маань одоо нэг очиод даривэр байхгүй мөртлөөсөө шатхуун дүгүүг станц дээр одоо хий газ мөн одоо нефт үнэртэж чинь үнэртэхгүй гэдгийг мэдэхгүй зөвхөн үнэрлэх одоо өөрийнхөө эрхтнэр үнэрлж одоо энэ дээр дүгнэлт гаргаж шин. Тэгэхээр эн чинь одоо ямар асуудал вэ? Нэгт бид бүхэн харин эдрийг бат их байлгаж цаашаа хяналт шалгалтыг өндөр байлгахын тулд төсөвдөр нь бас нэмж өгөх хэрэгтэй гэж миний хувийн санал байна. Төсвийг харж байгаа. За мөн эдрийг ямарваа нэгэн хүмүүсээс нөлөөлөлд автахгүй байх талаар цалин үсээ нь бас өгжөмөр байгаа. За эсэргээрээ эдэр би одоо саналаа шууд хэлээ явж байгаа шүү дээ. Эсэргээрээ энэ нөхдүүд маань ямар ч газар очисон хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж. За нэмэлт минут. Тэгэхгүй энэ нөхдүүд маань өөрсдөө очиод бас стандарт шинэ хууль дүрм яг тэр одоо тухайн байгууллагаар очиж гаргадаг. Олон жил болсон одоо жишээлбэл одоо нэг мэржлийн хэлтаас явсан янз бүрийн байцаагч нар янз бүрийн асуудлууд үүсгдэг. Тийм юмнуудыг бас инхээр дараа бас анхаарах хэрэгтэй байна. Эхнээс нь тийм юмнуудыг ерөөсөө гаргаж ирэхгүй байлгамаар байна. За мөн тэгэд түрүүн давтаж хэлчихье. Ямарваа нэгэн хүнээс хараат бус үйл ажиллагааг нь хангаж өгөх хэрэгтэй. Тэгжээж л явах хэрэгтэй. Төлөөлөгч нартай бас уриалж хэлэх нь эдний төсөв дээр бас бид бүхэн анхаарах хэрэгтэй шүү. Тэгэхгүй нэг хоёрын оронд юм тавьж өгчөөд Улаанбаатар хотыг одоо бүгдийн стандартад байлга гэж бид нар шаард ямар ч ирэх байхгүй болчих шүү иргэд. За баярлалаа. Анаа хүчин төлөөлөгч. Анаа хүчин төлөөлөгч. За дахиад өдрийн төргий. Нийслэл хотод амьдарч байгаа иргэдийн одоо ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, учиж болзошгүй одоо эрсдлээс сэргийлэх. За энэ хотын өнгө төрөх төлөвлөлт зохион байгуулалтыг одоо эмх зэгцтэй болгоход энэ хотын стандартыг мөрдүүлэх, боловсруулах байгууллага болох нь хот байгуулалт хотын стандарт энэ
хяналт шалгалтын газрууд бол яах аргагүй мөн. Тэгэд өнөөдөр энэ Улаанбаатар хотод зарим стандарт бол яах аргагүй алдагдсан байгаа. Энийг ганц хоёрхан жишээ бол яах аргагүй одоо энэ ягуун үний замын стандарт, хүүхдийн тоглоомын стандарт. Ганц хүн алхах нь битгий хэлтэй хүүхдээ түрээд явхад хүртэл одоо хотгоноосоо холдож чадахгүй байгаа юм нөхцөл байдал үнэндээ байгаа. Аж ахуй нэгжүүд нь ягуун хүний зам дээр хаалгуудад сунгаад барьчихсан. Зам цэцэж байгаа гүйцэтгэгч байгууллагууд нь өөрөө стандарт мөрдөөгөөс болоод инхэл дагал болсон замтай болчихсон. Тэгээд тулгуур эрхний бэрхшээлд иргэд хүртэл юм явах боломжгүй байх жишээ нэ. Тэгээд хүүхдийн тоглоомын талбайн хувьд гэхэд энэ одоо Улаанбаатар хотод 1500 одоо хүүхдийн тоглоомын талбай байна гэж байна. Тэгээд тэрний дөнгөж 500 л одоо стандартад бүрэн нийцсэн байна гэсэн судалгаа 2024 оны сүүлд гарсан байсан. Тэгэхээр одоо энэ стандартууд чинь цаасан дээр л буугаад энэ амьдрал дээр одоо хэрэгжихгүй болоод байгаа. Ийм учраас иргэд чинь итгэхгүй байна. Тэгээд замаач стандартын дагуу цэцэж чадахгүй гэж одоо том бүтээн байгуулалтын гэхээр одоо хүлээж авахгүй байна. Тэгэхээр одоо энэ улиг болсон гэрэлтүүлэг те зам талбай тоглоомын талбай аюулгүй байдал нийгмийн дэд бүтцийн стандарт хажигт одоо шинээр ажил авж байгаа дарга нар маань анхаараасай гэж хүсэж байна. Түүнээс гадна бас нэг хүсэл тавих гэсэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 14 дугаар цэцэрлэг дээр за цэцэрлэгт нь объект гаргаж өгнө гэж хэлээд одоо барилга дээр нь газар дээр нь барилга барьчихсан. Тэгээ одоо энэ барилга дээр ашиглалтанд энэ барилга нь одоо ашиглалтанд орох гэж байна. Тэгээд ашиглалтанд орохдоо тэгж хэлж байна. Одоо энэ цэцэрлэгт өгөх зай байхгүй. Яагаад тэгэхээр цэцэрлэгийн одоо стандартын дагуу энэ барилга баригдаагүй гэж. Тэгэхээр энэ хот байгуулалт хотын стандартын газарт би 11 сард бичиг өгсөн төлөөлөгчийн хувьд одоо ч бичгийнхаа хариуг аваагүй байгаа. Тэгэхээр энэ бичгтээ бас хариугаа авмаар байна. За тэгээд энэ цаашдаа энэ барилгыг зориултын дагуу барихтай холбоотой муу асуудлыг анхаарч ханддаг байгаасай гэж одоо шинэ дарга нар маань анхаараасай л гэж бодож байна. За ийм хоёр хүсэл хэлэх гэсэн юм аа. Баярлалаа. За хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж дууслаа. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч алга байна. Саналтай төлөөлөгч нэг төлөөлөгчөөр таслалаа. Их чанарлан төлөөлөгч. Нэг. За ер нь сая бас ингээд төлөөлөгч нар маань бол асууя гэж бодож байсан асуултуудыг чухал асуултууд бүгдийг асуулаа. Тэгэхээр ер нь бол Улаанбаатар хот бол өөрөө стандартгүй хот. Энийг бол иргэд хамгийн ихээр шүүмжилдэг. Ингээ ерөнхийдөө ингээд ажиглаа сонсоод байхад асуулт асууж байгаа төлөөлөгч нар хариулж байгаа одоо ажил авсан дарга нар бол яг хариултаа бол яг оновчтой өгөхгүй байна. Дандаа л ерөнхий нэг тийм тойруулсан эсвэл бол асуултаас тийм өөр байдлаар ингээ хариулт өгч байна. Тэгэхээр энэ чуулганы чи үзээ сууж байгаа иргэдэд бол итгэл үнэмшил энэ хотын стандарт мөрдөгдөх итгэл үнэмшил бол төрөхгүй байна. Тэгэхээр цаашдаа ер нь бол юу гэж харагдаад байна гэхээр энэ одоо бид нар энд 1000 гоё юм яриад 1000 төлөвлөөд гой ажлууд санаачлаад стандартыг бас олон төрлөөр гоё ярьж болно л д. Хамгийн гол нь энэ яг стандарт хөрсөн дээр очиж хэрэгжихгүй байна. Яг энэ дээр л одоо энэ ажил хариуцсан дарга нар яавал энэ стандарт Улаанбаатар хотод хөрсөн дээрээ бууж хэрэгжих вэ гэдэг дээр л хамгийн их одоо анхаарлаа хандуулж ажилламаар байна. Ерөөсөө Улаанбаатар хотод болж үтгэхгүй байгаа бүх асуудал бол стандарттай л явж холбоотой. Сая одоо төлөөлөгч нар хэлж байгаа энэ Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн стандарт гэж юм байхгүй. Явууны тулгамдсан одоо энэ замын асуудлын стандарт гэж байхгүй. Хүнсний эрүүл аюулгүй стандарт гэж байхгүй. Одоо дарга нар бол ингээд бид нэр энэ зөндөө ажлууд төлөвлөж гин, асуудлуудыг ярьж гин, хэрэгжүүлж гин, хийх гэж бас асуудлуудыг дэвшүүлж гин. Тэгээ ерөөсөө гүйцэтгэл дээрээ л ганц энэ стандарт биш. Улаанбаатар хотын болж үтгэхгүй байгаа бүх асуудлууд ерөөсөө энэ хэрэгжих гүйцэтгэл дээр унаад байна. Энийг одоо хэдүүлээ яаж засах вэ? Энэ дээр одоо бас нэлээд анхаарч цаашдаа ажиллахгүй болвол ямар ч юм үр дүнгөө хурал болоод баахан асуудал ярьдаг, дэвшүүлдэг, гой танилцуулга хийдэг, гой презентац хийдэг, тэгээд хурал дуусдаг. Гараал нөгөө стандарт байхгүй, гараал нөгөө бүх асуудлууд нь хിവэр.
Тэгэхээр энэ асуудлын гол учир занглаа нь хүний нөөцөндөө байгаа мó, цалин үйлсэндөө байгаа мó? Яг энэ очих ёстой энэ нэг жисгүүдээр нь бид нэр оновчтой төсвийг тавьж өгч чадахгүй байгаа мó? Яг асуудал юунд байгаа вэ гэдгээ тэр асуудлаасаа эргэж бас хармаар байна. Энэ бол том асуудал шүү. Бид нэр мянган ажил төлөвлөөд тэр ажлууд маань хэрэгжилтэн дээр очиод унаад байна. Энэ стандарт гэдэг бол хамгийн том асуудал. Тэгэхээр энэ хариуцсан бас ажил хариуцж байгаа дарга нар энэ дээр бас анхаарна үстэй. Явууны зам, гэрэлтүүлэг гэл маш олон асуудалтай стандартын хангагдаагүй ажлууд байгаа шүү. Ийм санал. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлж дууслаа. Тогтоолын төслийг унш танилцуулъя. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урлын тогтоол журам заавар батлах тухай. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24-р зүйлийн 24-ийн 1.15 дахь заалт, 35-р зүйлийн 35-ийн 1.13 дахь заалт, 48-р зүйлийн 48-ийн 1-р хэсэг, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8-р зүйлийн 8-ийн 3-ийн 3 дахь заалт, 21-р зүйлийн 21-ийн 1.3 дахь заалт, стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10-ийн 1-р хэсгийг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь. 1. Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмыг 1-р. Хотын стандартыг боловсруулах арга зүйн зааврыг 2-р авсралтаар тус баталсан. 2. Батлагдсан журам зааврыг мөрдүүлж ажиллахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирчид үүрэг болгосон. 3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын засаглалд эрх зүйн хороонд даалгасан. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя, асуулттай төлөөлөгч алга байна. Саналтай төлөөлөгч авъя, саналтай төлөөлөгч алга байна. 3 байгууллага гуруулаа саналаа өгсөн байгаа юу? Энэ журам дээр амгалан дарга гуруулаа саналаа өгсөн байгаа юу? За, редакцийн засвартаагаар батлая гэдэг саналын томьёолоор санал хураалт. Хуралдаад оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар тогтоолын төсөл батлагдлаа.